За тэгэхээр би өнөөдөр та нарт Electric Quest гэдэг манхваг ярьж өгөх болно. Энэхүү манхва нь сул дорой нэгнээс өөрчлөгдөж хинэж дийлдэхэргүй хүн болохын төлөө юуж буй нэгний талаар гардаг гал гарсан үзэгдүүд харгүй манхва юм. Манай гол дүрийг яанхаа гэх ба дуутахад амраар нь дооч гээд дуудъя. Дооч бол жирийн 18 настай ахлах сургуулийн сурагч. Гэхдээ тэр бусад шиг тоглоом дуртай биш. Учир нь дорж өөр хүмүүсийн акаар тоглоом тоглож тэднийг хөгжүүлдэг нэгэн. Ангихан хүүхдүүд түүнийг дээрлэж хүчээр акаараа тоглуулна. Хэрвээ тоглохгүй гэвэл түүнийг зоддог байв. Нэгэн өдөр тэр 8 өөр төхөөрөмжтөөр тоглоом тоглож байхдаа сургуулийн хамгийн алдартай охин Ано түүний хажууд ирдэг. Дорж түүнийг краашдаг байлаа. Гэтэл тэр охин доржийн тоглож буй тоглоомыг мөн тоглодог байж. Дорж тэрийг нь харчаад түүнд акийг чин хөгжүүлээд өгөхгүй гэж асуудаг. Гэхдээ Ано түүнд төвөг болно гэд хэрэггүйгээд ангиас гардаг. Анутай ярилцаж байхдаа дорж тоглож байсан нэг тоглоомондоо өвчтөг. Зүгээр өгсөн ч биш, маш чухал зүйлсийг нь алддаг. Энэ нь Чүвүү гих дээрлэхүү нөхрийн төлөө тоглож байсан тоглоом юм. Чүү доржийг шууд зодож хайдаг. Чүү Roast RPG гэх тоглоомд түүнд 7 хоногийн дотор галын хааны сэлэм гэх домгийн зэвсгийг авчрахыг шаарддаг. Хэрвээ авчирч чадахгүй бол түүнийг Аногийн өмнө нүцгэн зодно гэж хэлдэг. Аз болж доож Roast RPG гэх тоглоомд аль хэдийн макс түвшинд хүрсэн байдаг. Гэхдээ тоглоом нь шинжилэл хийгээд дээд левел нь 2 дахин ихсэж харин зэвсэг унах магадлал нь 2 дахин багассан байдаг. 6 хоногийн турш уйггүй тоглож хамгийн хэцүү боссуудыг нь ялсан ч дорж ердөөл хэрэггүй зүйлс болж аав. Ингээд л ахаад дээрлүүлж Аногийн өмнө нүцгэн зодуулах нь гээд бүх зүйл баларч байгаа юм шиг санагдтал. Гинэт түүнд туслах нэгэн догдож хаж ирдэг. Тэгээд тэр тоглогч түүнд нэг баг болох уу гэж санал тавьдаг. Дорж шууд зөвшөөрч түүнээс зэвсгээ авахдаг. Дорж санаа амарч тоглоомноосоо гарч унтахаар болдог. Гэвч хэдэн өдөр нойргүй өдөр шөнөгүй тоглосоор байгаад сандалнаасаа буух мөчид унан өгдөг. Гэтэл харанхуй дунд түүний үн нэгэн зүйл гарч ирдэг. Тоглоомын системийн цог шинэ ангилал сул дорой тоглож гисэн байлаа. Түүнд даалгавар өгөгдөж нэгэн газар руу шилждэг. Гэтэл тэр яг Анотой уулзсан өдрөөс ирдэг. Гэтэл түүний урд систем гарч ирэн бүх тоглож байсан тоглоомыг XP тооцоолж байна гэв. Систем тооцоолж байх үеэр Чүвүүн ирж ахаад л доржийг зоддог. Харин энэ удаа Ано түүнийг зодуулж байхыг хараад хамгаалахаар оролддог. Дорж Аног цохиулах гэж байгааг хараад тэгсэлгүй зогтол түүний зохилтыг ядах юмгүй хаадаг. Тэгтэл тэр үед систем гарч ирж дээд түвшний тоглогч болж скиллээ ашиглан түүнийг хүчтэй зохилтоор буулган авдаг. Энэхүү тэр макс левел болох боловч хэд хүчрхэг болсонд бол систем бүх статыг нэг болгож бууруулдаг. Тэр мөн даалгавар биелүүлсэн шагналд алтан төлхөөр авдаг. Тэрээр болсон 0 орон шийх гэж байтал шин жаман буюу шинэ гихштэй тааралдаж доржийг сая зодтолдохыг хараад өөрийн тал оруулахын тулд түүнийг үдгшлэх дүрдэг. Дорж татгалзах боловч системийн даалгаврыг зөрчих шийтгэл хүртдэг. Ийхүү яах чаргагүй улмаас очихоос өөр аргагүй болдог. Үдшилэг дээр шинээд орчод арх хийж өгдөг. Гэтэл хаалгаар нэгэн юу жам буюу жавхаа орж ирдэг. Шинээ түүнийг дээрлэж мөнгө авч архиа авдаг байв. Шинээ жавхааг суулгаж архиа яхлаж өгөх гэж байгаад албаар өмдөн дээр нь асгана. Тэгээд түүнд урдгааж бүжил гэж хэлнэ. Үүнийг нь дорж сонсчоод зүгтах гээд 0 орохоор болно. Тэрээр 0 орон зүгтмаар байвч жавхааг дээрлүүлж байхыг бодоод туслахаар буцан ордог. Тэгтэл жавхаа өмдгүй зогсож байхыг хараад шинээгээс өмдөн хайцныг асуугаад угааж өгч байна хэмээн усанд хийсэн байлаа. Дорч зориг орон үг гэтэл
хаалгаар нэгэн бак ах хүү орж ирлээ. Энэ нь шинийгийн ах байлаа. Доржо айж сандраад шууд л Микэ өг гэж хэлв. Гэтэл түүний урд даалгаврын цонх нэгдэв. Микэрэ шинийгийн толгойг цохих хугацаа 30 минут шагнал хүрэлтүүлэхүүр гэсэн байв. Манай хүн ч яхаа мэдгүй ахаас найн суун. Гэтэл шинээ түнд бидний нэг бол бидэнд арх тамхи боол охид бүгд байна гэж хэлээд гараад яв. Дорч бодож өвдөлтөө дэвчгээр шийдэв. Гэтэл удалгүй тэрээр шинийгийн араас Микэрэ цохиж орхив. Тэгээд жавхаад санаа зовн шинийгийн ахлуун хараасан чадчихв. Ахынч уурлан Доржийг олж шууд л түүнийг түүнийг барьж аван цохиж алгадаж хоглоо шидэв. Гэтэл Доржийн карманаас алтан түлхүүрэн унан тэрээр түлхүүрээ авч урд нь харагдах нөхлөөхийн эргүүлнэ. Зинхэр утаа босч раамд 2 эхэллээ. Ах шууд дарахад Дорч мөн дайрна. Гэтэл Дорч шууд л зохиулж орхив. Тэрээр сая шинээр авсан скилээ ашиглах гэтэл үүн нь 120 мана шаардлагатай гин. Дорч системийг харааж эхэллээ. Манай Дорчид байгаа нь л 100 байлаа. Гинтл тэрээр шинийг зохиох даалгавар биелүүлснээ санаж түлхүүрээ авахаар явахыг оролдоно. Даанч тэрээр явж чадалгүй зодуулна. Зодуулах үедээ тэрээр лефт дарж ирэх үед нь одоо залуусаа гэж хэлээд ахыг хууран зугтаж чаддаг. Тэрээр очиж түлхүүрээ авч нөхлөөнхийн эргүүлэхэд маанаага 100-аар нэмдэг. Ах инэд уурлан Дорчлоо гүйж ирэхэд Дорч хөлөө хөл мөрөн дээр нь гიშгэн үстэрч Фалкон Роп гих скилэн ашиглан буулгаж авдаг. Тэгэл байж байтал шинээ босч ирж мөн түүний найзууд Дорчийг бүслэн зогсов. За энэ хүн 1-р хэсэг дуслаа. Дараагийн хэсгийг хэрхэн үзнээс хамаарч оруулна.